Subscribe даруул дараа шимжлэг хурдан гарнаа. 2025 оны гэр бүлийн анхны аялал парт 2. Маргаашийн чөлөөт өдрөөр гэр бүлээрээ хотелынхаа бассейн сэлж тоглож өдрийг өнгөрүүлсэн. Бассейн сэлэх үнэхээр nice байсан. Миний басны хобби бол усан сэлэх юм аа. Бяцхан дүү хүртэл усны мандал дээр хөвж сурсан байдаг юм. Аав дүү бид гурав сэлж тоглосон. Ээж харин бичлэгийн зураг дарсан. Зөндөө тоглож наасны дараа бид гэр бүлээрээ бие хатааж хотелдоо орсон. Аав ээж хоёр арман чиглэлд вайн задал cheers хийсэн. Хэсэг амралтын дараа бид сааны арлын үзэсгэлэнд орой харахаар 70 эрэг орж бичлэг хийж элсээр тоглож бас зураг даруулсан. Хайрын бурхан аавтайгаа гэдэг зураг байна. Зугаатай өдөр өнгөрч буцах замдаа орой хоолоо идсэн. Хятад улс далайн гаралтай амьтдын хоол хүсэндээ хэрэглэдэг юм бэлээ. Хоолоо хүлээх зур хорвонд байгаа амьтдын бичлэг хийж авсан. Амьд учир бүгд төлдөөд эвгүй их сонирн бас сонирхолтой байлаа. Тэр хоргонд олон төрлийн амьтад байсан шүү. Буудлын руу орох замдаа бэби тоглоулаад авсан. Маргааш нь бидний Атлантис усан паркийн адал явдлаа аялал хүлээж байлаа. Өөдөр оронгууд гайхалтай орчин угтсан. Төрөл бүрээ том жижиг загснууд усан сэлгэн дүү бид хоёрын сонирхлыг маш ихэд татсан. За ингээд төсөн тоглоомороо тоглолоо. Бид хоёр хийлдэг завин дээр суугаад маш урт нарийн хоолоогоор гулгаад л байлаа. Хурдтай гулгаж байгаа нүүрлүү хүчтэй ус цацагцсан. Гинэд загас сүвсэн хорго руу орж ирээд удаашилсан байдаг юм. Өөрөө загсан дунд хүүн гэж төсөөлж байсангүй. Надад үнэхээр сонирхолтой байлаа. Дүү маань хөгжин суугаад задгаа усан санд хөвсөө. Бас эдүүдээ гिचэн мөлхөж байсан. Аав ээж хоёр дүүг тоглоулах хооронд би ч мөн хамтлаа тоглоод авсан. Бас болоогүй. Дүү маань шинэ найзтай болсон байсан. За тэгээд хоёр бэби би саатуулав. Атлантис паркд өнгөрүүлсэн нандин дурсамжаа зураг болоо хадгалаад авсан. Бидний зургийн цомгоор аялаарай. Маш цайгаараа алттай хот гэсэн. Дараагийн өдөр бид цайны бодод цэцэрлэг түрээлэнгээр аялаад цааш Хайку хот руугаа явсан. Хайку хотын онгоцны буудал дээр нислэгээ хүлээж саадах зураа duty free хийсэж амттай хоол идэж цагийг өнгөрөөлөө. За ингээд нислэгийн цаг болж Хайку хотоос гэрийн зүг нислээ. Цөөхөн хонорч гэсэн манай гэр бүлийн хувьд дурсамж дүүрэн ад жаргалтай мөчүүд өнгөрсөө. Дахиад хизээж ирэхээ мэдхгүйч би дахиад заавал ирнэ гэсэн бодож сэтгэлдээ тэм бутсан юм. Бидний гэр бүлийн аялалтай хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн аялал хаашаа бол?